Олимпиад багийн болон ганцаарчсан төрлөөр зохион байгуулагдлаа. Энэ салбарын ирээдүйн төлөөлөл болсон 300 оюутан оролцож, мэдлэг ур чадвараараа өрсөлдөж байна. Тус Олимпиадыг хөдөө аж ахуйн сургуулийн мал аж ахуй биотехнологийн сургууль зохион байгуулж, Апо компани ивент тэтгэсэн байна. Олимпиадын гол зорилго бол 21-р зууны тэргүүлэх шинжлэх ухааны салбар. За манай Монгол орнд бол харьцангуй залуу гэж хэлэгддэг. Биотехнологийн мэрэгжлэр төгсөөд гарч байгаа мэрэгжилтэн биотехнологийн чиглэлээр сургалт судалгааны үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага хүрээлэнгүүд дээр нь бол бизнесийн байгууллага хувийн хвшил үйлдвэрлэгчдийн уялдаа холбоог сайжруулах энэ чиглэлийн салбар шинжлэх ухааныг Монгол орны түвшинд эдийн засгийн хөшүүрэг болоход түлхэц болохоос хэмжээнд аваачих. Айгу зохион байгуулалтын арга хэмжээ маш сайн болж байгаа гэж бодож байгаа. Ганцаарсан төрөл төглөө 10 цагт орсон. Тэгээ багийн төрөл бус мэрэгжлэх нөхд маань орж ийн тэдрийг бас дэмжиж сууж байна. Оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх үүднээс ганцаарчилсан төрлийг нэмэн оруулснараа энэ жилийн Олимпиад давуу байгааг онцолж байлаа. 2 жил тутам зохион байгуулагддаг тус суралдаан цаашдаа ч уламжлал болгон зохион байгуулагдана.